Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр гадаа 18 хэмээн дулаахан сайхан өдөр болж байна. За, ингээд дулаархаар их сайхан тий. Дулаархаар их олон зүйл одоо юу гэдгийг амар болдог гэх юм. Тэгээд дулаархаар бас бидний дотор хийх ёстой зүйлүүд тий. Хордон хийж эхлэх хэрэгтэй олон зүйлүүд бас санагдаж идэг тий. Та хэрвээ хавар хийх ёстой байсан зүйлүүдээ одоо ер нь хийх ёстой юм шиг байна гэж бодож байгаа бол бас нэлээд цаг явцсан байх шүү. Яг тэгвэл одоо амрах ёстой, хүч чадлаа цуглуулах ёстой, үйлчлэх ёстой зуны үйлрэл маш ойрхон ирсэн юм шүү дээ. Хаяанд ирсэн юм шүү дээ. Хаяанд ирсэн байна уу? Маш ойрхон байна. Тэгээд манай нөгөө Чарльз Стенли пастрын хамтдаа нэвтрүүлэг дээр Библи яагаад чухал вэ гэдэг цуврал номлолоод өдөр болгон ингээд нөгөө хараасаа орж байгаа. Тэгээд магадгүй сонсогчдаа бас постуудыг хараад тэгээд нэвтрүүлгүүдийг бас сонсороо гэж таныг бас энэ өглөө ятгаж байна. Яагаад вэ гэхээр Христэд итгэгч бидний хувьд өнөөдөр маргааш ирэх сар ирэх жил энэ амьдралынхаа туршид хийж болох хамгийн чухал ажил бол Бурхны үгийг тунгаан бясалгах явдал юм шүү. Хэрвээ таны өдөр тутмын амьдралын хуваарьд Библийн уншлагын цаг байдаггүй бол Библи унших зуршлыг амьдралдаа заавал айлгаарай гэж хамтдаа нэвтрүүлгээр Чарльз Стенли пастор ятхан бичсэн байсан. Тэгэхээр энэ хүн нэг бүрт маш чухал юм аа. Одоо бид нэр ингээ нөгөө нэг цуглаан дээр номлол сонсоол за ингээ нэг 7 хоногийнхаа нэг талхыг авчлаа гэж бодож байгаа бол тийм биш шүү. Та өдөр бүр бурхантай харилцах тэр сүнслэг хоолыг өдөр болгон идэж авч явах нь маш чухал гэдгийг битгий мартаарай. Тэгээд бурхны үгийг сонсох цагийг бүр зуршил болгоорой. Тэгэхээр бурхны үгийг нэг сонсох, унших, харах, гүйлгэж харах, зургаар нь харах өнөө цагт бол маш их боломжууд бол нэгдсэн байна тий. Тэгэхээр ямар ч гэсэн та бүхнийг одоо итгэл үйлчлэлийн та бүхэнтэй зориулан эзний өгтөй ойр байхын тулд хийж байгаа бүх зүйлүүдийг та бүхэн бас өөрөө хүртэгч нь байгаад зогсохгүй бас хүмүүст бас хуалцагч нь байхыг хүсэж байна гэж энэ өглөө. За тэгээд энэ гайхалтай өглөөг өгсөн эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Тэртээ хүндөр тэнгэрт биелнаар манддаг шиг би зүхрэн унахгүй ямар цоглон доо эсний замыг би сонгон гэрэл дондор алхалнаа ихсний ширтэн хараа Индихит харуулна гайхамшигт ихсний хари эсний хүслийг тэмрэн өдрөг амьдрья эсний хүч чадлаар ураг шалах яан энэ нутгийн сэргийлт өөрчлөлтөө надаас зөвхөн надаас эхлэх болно эсний хүслийг тэмрэн өдрөг амьдрья эсний хүч чадлаар ураг шалах яан энэ нутгийн сэргийлт өөрчлөлтөө надаас зөвхөн надаас эхлэх болно тэртээ хүндөр тэнгэрт гэрэлнаар манддаг шиг би зүхрэн унахгүй ямар зовлон доо эсний замыг би сонгон
дундуур алхалнаа. Ich эснийг ширтэн харах агуу итгэлээр энэ дэлхийд харуулнаа гайхамшигт ich эсний харин. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Эсний хүслийг тэмрээ өдрөг амьдрья. Эсний хүч чадлаар уран шалгах яа. Энэ нутгийн сэргийлт ба өрсөлдөн надаас зөвхөн надаас ихлэх болно. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За ингээ бүгд хамтдаа өнөөдөр 2 дугаар Петрийн 1-ийн 8-ыг бүгд хамтдаа. За тэгэхээр өчтөр бас энэ 2 дугаар Петрийн 1-р бүлгээс бид хамтдаа суралцсан байгаа. За юуны талаар суралцсан бэхээр те энд тэгжилсэн байгаа шүү дээ. Итгэл дээрээ одоо сайн чанар дээрээ мэдлэг дээрээ гэд тэр өгсөн байгаа. Бас итгэл сүсэг дээрээ ах トゥ усэг инэрлийг гэдэг талаар бид үтсэн байгаа. Ер нь бол энэ Петрийн энэ давхарлах байдлаар те тэрэн дээрээ энийг гэд ингээд давхарлах байдлаар ярьсан энэ одоо жишээ таталт бол маш их сонирхолтой бол байгаад байдаг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн зүйлийг ингээд эхнээсээ буруу тавьсан байх юм бол бид нурааж агаад дахиад өөр тавихаас өөр арга байдгүй шүү дээ. За өнөөдөр бид нар юуны талаар явцгаа гэхээр хэрэг та нарт эдгээр нь байгаад нэмэгцээр байвал энэ нь эзэн Есүс Христийг маань ирэхэд та нарыг ашиггүй үр жимсгүй байхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр бүгдээр хамтдаа нэг зүйлийг ингээд бодъё л доо. Бид одоо ингээд нас явахын хэрээр гэдэг дээр нэг зүйл байгаа шүү. Энэ 22-аас 25 хүрчээч болно. 30-аас 32 хүрчээч болно. Ямар ч гэсэн ингээд нас ингээд явахын хэрээр нэг зүйлийг бид нар ойлгож явах хэрэгтэй. Онц шаардлагагүй зүйлсүүдийг амьдралаасаа гаргаж хайж соосох хэрэгтэй. Магадгүй та цуглуулагч хийж магадгүй хуучин идэл те. Гэхдээ тэр зүйлүүд чинь ямар нэгэн байдлаар үр ашгаа өгөхгүй эсвэл үнцийг өгөхгүй бол бас та түүнийг үнцийг өгөх үр ашгаа өгөх зүйлээр эртхэн сольж исэн дээр гэж. Хизээ нэгэн цагт хааны газар хэрэг болж л таарна гэх байдлаар цуглуулсан их цуглуулга утга учир зориг байхгүй болохоор үнцийг болдог байна. Тэгвэл би өнөөдөр та бүхэнд нэгэн шинэ цуглуулгыг санал болгоод байна л да. Би урд марк цуглуулж үзсэн. Тэгээд зөндөө юм цуглуулж үтсэн. Тэгээд зөндөө юм цуглуулж үтсэн болохоор их хөвгөлтэй байдаг те. Сайн ахаас асуу. Бар байж байгаа даа өрөнд нэгээд. Тэгээд байж л байдаг ер нь бол те. Бүр саяхан нэг киноны багийн хүмүүс үржсэн.
Сайн ойрхон ингээд нөгөө дээр үе нэг те барины шилэнд ус бослагдаг байсан. Одоо те ус бослагч байна уу гэдгсэн чинь байгаа штэ. Бүр үнэхээр ойрхон миний өрөөнд гэж би бүр ажлынхаа өрөөнөөс гаргаж гисэн. Цуглуулга ингээд заримдаа сонирхолтой байдаг бол цуглуулга утга учиртай үнцэнтэй байх хэвээр. Бидний амьдрал бас мэдээж олон зүйлүүдийг цуглуулна. Гэхдээ бидний амьдрал яг үндэ бол бидэнд хог болох, дараа болох, бидний хайртай хүмүүсээс илүү цагийг маань авах, үрэх тийм зүйлүүд байх юм бол энэ сайн цуглуулга бол биш аа. Тэгвэл би өнөөдөр эзэн биднэрт санал болгож байгаа цуглуулгыг буюу үр жимстэй амьдралын сайн сайхан зан чанаруудыг өнөөдөр танд бол санал болгож байна. Тэгэхээр бүгдээрээ нөгөө цуглуулга гэж бодох юм бол бүгдээрээ нөгөө маркч нэг юм альбом шиг юм байдаг шиг бүгдээрээ нээгээд ингэж харъя л да. Өнөөдөр Христэд итгэсэнс хойш надад хичээл зүтгэл гэж байна уу? Зан чанар байна уу? Мэдлэг байна уу? Өөрийгөө захирах байна уу? Төвчээр байна уу? Итгэл сүсэг байна уу? Ах トゥ шиг инрэл байна уу? Надад хайр байна уу? Энэ бүх зүйлүүд надад цуглуулгадаж, энэ бүх зүйлүүд надад бий бол, энэ бүх зүйлүүд давхарлагдаж, нэгэн гоё солонгу болж, эсвэл энэ бүх зүйлүүд нэгдэж нийлээд нэгэн гоё амттан болж, эсвэл энэ бүх зүйлүүд нэгдэж нийлээд нэгэн сонирхолтой амьдралын он жилүүд болж чадж гинэ үү гэдгийг бид өнөөдөр бодож үзэх хэрэгтэй болж байна л да. Тэгэхээр би өнөөдөр танд эзэн энэ цуглуулгыг санал болгож байна гэж хэлмээр байна. Тэгэхээр таны цуглуулгад тэгвэл өнөөдөр сэгсүүлээд уур, түргэн одоо те уур хэлэн, түргэн байдал, хадгалах, санах, одоо юу гэдгийг те хуурч мэхлэх, ашиглах, одоо те эсвэл одоо юу гэдгийг зөрүүдэлж, гүжүүдлэх, үнд орох гэдэг ч юм ийм янз бүрийн сөрөг үр жимсүүд биш харин сайн цуглуулга танд байгаасаа гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр би энэ цуглуулга гэдэг үгийг өчигдөр ингээд номлож явах үедээ таасан дээр бичиж авсан. Ягаад тэгэхээр дээр үед намайг нэг найзтайгаа цахилгаан гуцсны дараа ингээд загнаж явахдаа манай найзыг юу гэж хэлж ирснийг би саналаа л да. Тэр нөхөр 9 шидэн бүрдсэн гэж. Тэгээ 9 шидэн бүрдсэн гэдэг тэр үг нь юу гэсэн үг гэхээр те энэнд ер нь ямар нэгэн байдлаар ийм хүнд төвөг удах, сахилгууд хүн хохирох те өөрийнхөө амьдралыг утга учиргүй болох, ирээдүйгөө үгийг хийх ер нь бүхэл зүйл нь бүрдсэн бай. Сайн сайхан юм гэж алга гэж. Тэгээд загин надад өгч ясна. Гэхдээ чи одоо багш хүний хүүхдүүд байдаж аав ээжээс юм хомсороход яад ингээд надад тэгж хэлж ирсэн юм би сандаг байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ хоёр хүүг тий хоёр одоо гэдгийг 12 13 та хоёр хүүг загинжсэн тэр ихчийн амнаас бидний үг сургаалтай нэг зүйл ингээд юугаад байна. Холбогдоод байна. Түрүүний Петр хэлсэн тэр сайн зан чанаруудынхаа талаар Петр юу гэж хэлсэн бэхээр 2 дугаар Петрийн 1:8 дээр та нарт эдгээр нь байгаад нэмэгцээр байвал гэж хэлсэн. Та нар муухай өнөөдөр амьдралын чинь таныг муухай харагдуулдаг, амьдралын чинь замбраагүй харагдуулдаг, таны харилцааг одоо те хөрөгдөг. Эсвэл таны хайртай хүмүүсийн болон таны гэсэн хүмүүсийн урмыг хугалдаг те. Таал өөрөө байлгаад байдаг болохоос хэрэв хүмүүсээс асуух юм бол энийгэл болчмоор байна да гэж хэлэх тийм цуглуулгууд танд байдаг уу гэж. Хэрэв байдаг бол тэдгээр чинь нэмэгцээр байх юм бол хүмүүсийн урам оролт, хайр, ирээдүй зориг, үр ашигтай байдал, үр жимстэй амьдрал те ад жаргал тийм үү? Эсвэл одоо юу гэдэг утга учир энэ бүх зүйлүүд таны амьдралаас таны амьдралын он жилүүдийн одоо цаг хугацаатай хамт урсан алга болсоор л байна. Та энэ угаасаа тэр бүхэн алга болж байгааг мэдэхгүй, угаасаа байхгүй байсан юм чи байхгүй байх л байсан байлгүй гэж өөрийгөө бодож эхэлнэ. Үнийг ч гэсэн муу ярин сүнс бол мэдээж бол хүсэж байгаа. Гэтэл эзэн өөр зүйл хүсдэг гэдгийг Петр хэлсэн. Эдгээр нь та нарт байгаад нэмэгцээр байх юм бол та нар Есүс Христийг ирэхэд үр ашиггүй, үр жимсгүй байна гэж бол байх. Тэгэхээр Петр өөрөө бол амьдралын үнэхээр гайхалтай үр жимстэй амьдралаар амьдарч таарсан л да. Анх ингээ Есүстэй уулзах үед Петр ингээд те уг нь бол загсчин хүн. Загсчин хүн юм чинь хүмүүс бол тэгж боддог те. Энэ бол загсчин хүн загсаал сайн барьдаг байгаа. Энэ бол ойдлчин хүн чи ойдлоо сайн хийдэг. Тийм ээ. Зарим зүйлийг хичнээн сайн хийж насан туршдаа хийсэн ч гэсэн зарим зүйл ерөөсөө бидэд үр жимс авчрахгүй байгаад байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр бидний хийж чадж байгаа зүйл бидний амьдрал утга учир үнцийг нөхгүй байх юм бол яг тийм нөхцөл байдалтай бол яг адилхан байдаг. Наран тоолд нэг худалдаа хийдэг гэсэн найз байгаа би яг энэ төвчдөө санаж байна. Лангууг нь хураагаад оронд нь худалдааны төв барих үед би өөр юм хийж чадахгүй штэ гэж ярьж байсан. Харин одоо тэр нэг 10 жилийн сургууль багш хийгээд явж байгаа шүү. Тийм.
Тэгэхээр бид нар Петрийн хэлж байгаа зүйл та нарт эдгээр нь байгаад нэмэгжээвэл та нар Есүсийг ирэхэд ашиг гүр жимсгүй байхгүй гэж. Петр загас бариагүй байж идэл Есүс урж ирээ. За дахиад загсан тавь гэж. Бариагүй шүнжэнгөө бариагүй. Яаж барихыг мэддэг хүн барьж чадаагүй. Тэгэхээр загас байхгүй. Эсвэл баригдахгүй гэсэн. Өнөөдөр эсвэл загас баригддаггүй өдөр юм шиг байна гэдэг ч юм уу те. Гэтгсэн ч гэсэн тэр яагаад тэр мужаан тэр номлогч Есүсийн үгэнд ороод Галил руу дахиж гараад тэгээд яг хай гэсэн газар руу хайсан бэ гэдгийг бол би сайн мэдэхгүй байна. Гэтэ магадгүй тэр нь Есүсийн тэр итгэлтэй байдал, ятгсан харц, Есүсийн зан чанар, Есүсийн тэр залуучуудыг тэгээ та нар тийм дагсч юм бол тэгээ барьж яах нь яасан гэсэн тийм доош нь одоо хийгээгүй ч юм уу те. Тэдний тэр амьдрахын төлөө тэмцээд юм заримдаа үр дүнд хүрэхгүй байх үедээ одоо ингээд сэтгэл санаа нь хэцүү болсон байгаа тэр байдлыг огт үгүйсгэлгүйгээр дахиад явъя. Тэгээд замныхаа энэ тал руу хаяа гэж хэлж байгаа. Есүсийн тэр үгэнд нь орохгүй байхын аргагүй тэр Есүсийн үр жимстэй гэрэл гээтэй тэр зан чанар одоо энэ Петрийн санд болгоод байгаа зүйл бол магадгүй Есүсээс Петрт өөрт нь яг тэр үед харагдсан болов гэж бол миний хувьд бол бодож байгаа. Таа ч гэсэн бас тэгж бодож байгаа байх гэж бодож байна. Тиймээс бол яасан бэ гэхээр өөрийн ирэхгүй Есүсийн үгэнд ороод 3 жилийн туршид түүнийг дагсан. 3 жилийн турш дагсныхаа дараа Есүсийг тэнгэрт одчихоор нь Петр хийх юм олдохгүй гэж дагсанд явах уу гэж дахиад яваад дахиад барьж чадаагүй. Гэтэл Есүс дахиад гарч ирээд дахиад загас барьсан. Тэгээд энэ бүхний дараа нэг зүйлийг Петр ойлгосон байна. Би загасч юм байж болно. Гэхдээ би Есүсгүйгээр хамгийн сайн загасч юм байж чадахгүй юм байна. Би одоо сайхан сэтгэлтэй байж болно. Гэхдээ Есүсгүйгээр зүгээр сайн зүйлүүд хийж болох боловч зөв зүйлүүдийг хийж чадахгүй юм байна. Би өгөөмөр байж болно. Би Есүсгүйгээр миний өгөөмөр байдал хүмүүсийг одоо юу гэдгийг ирэх одоо залхуу болгож магадгүй болохоос биш. Есүс Христийг яг өгөөрэй гэсэн зүйлийг өгөөд хүмүүсийг зөв амьдралтаа өөрчлөгдсөн шинэ амьдралаар амьдардаг хүмүүс бол болгож чадахгүй байж магадгүй юм байна. Ер нь Есүс Христгүйгээр сайн гэж энэ дэлхийд тооцогдсон зүйлийг хийсэн ч гэсэн тэр нь зөв биш байх боломжтой юм байна. Тиймээс эдгээр зүйлсүүд нь миний амьдралд нэмэгцээр байхын тулд би өөрөө Есүстэй адилхан болох хэрэгтэй юм байна. Гэдгийг л ойлгож аваасаа гэж бол Петр бол хүсэж байгаа юм байна. Хогийн ургамлууд тариагүй байхад л ургаж байгаа бидний амьдрал. Бидний муу чанаруудын одоо үр жимсүүд одоо бидний харамсалд хүрэгдэг одоо юу гэдгийг үр дүнгууд яагачгүй байхад л гарч байгаа. Зарим цэцгээс үр жимстэй юм шиг, жимс нь гоё юм шиг харагддаг. Гэхдээ бид түүний ургалтанд олон хүнд ч хэрэггүй үр жимсийг нь хараад хэдэж баярлдаг байгаа. Энэ ямар гоё харж байгаа. Тэгтэл хогийн ургамал. Гоё харагдах нь хамаагүй, өндөр харагдах нь хамаагүй, гоё цэмтгэр ах нь хамаагүй. Хогийн ургамал бол хогийн ургамал. Харин хичнээн ингээд нэг юм царайдус муутай газар ургасан байсан ч гэсэн одоо миний ажилдаа ирэх замд ургадаг. Тэгээ цементийн замын хажууталд ганцхан ширхэг мойлны бот юу байдаг байхгүй юу? Мод. Тэн дээр хавар болгон хүүхдүүд үртэй хашаа машаан дээр навирсан ингээ ангийнхаа охтуудыг авчираа зогсооцсон хөвгүүд нь ингээд жимс авч өгч яхийг би хардаг. Тэр хичнээн ингээд урж байгаа нөхцөл байдал нь юу ч гэсэн тэр бол жимс гаргадаг. Тэр бол хүмүүсийг баярлуулж чаддаг. Хүмүүст амт таашаал өгч чаддаг тэр хүмүүст хүлээлгийг бий болгодог. Эндээс гоё жимс ургахаар нэрж идэн гэсэн. Бүгдээрээ тийм амьдралаар амьдрий. Хүмүүс биднийг хүлээдэг, хайрладаг, биднийг байгаа учраас баярладаг, биднийг юм өгдөг, бидний өгсөн зүйл нь ард нь янз бүрийн юм яриаггүй, хуваалцсан зөв байдлаас гаралтай гэдгийг ойлгож мэддэг. Тийм сайхан амьдралаар амьдрий. Тэгээ бүгдийг хамтд нь ажиллуулъя. 2-3 сайн зан чанартай, 4-5 муу зан чанартай байхаа болий. Болж өгвөл энэ Петрийн санал болгосон Есүс Христэд байсан энэ зан чанаруудыг бүгдээр хамтд нь бүгдийг нь ажиллуулъя. За зарим сайн хөгжихгүй байж болно. Гэтэ тэр чинь дэмжиж өгөх хайртай найзууд байгаа. Ингээ бүгдээрээ гар гараасаа бариад залбираад хамт өсөж хөгжихэд та өөрийгөө тэр дотор зориулаарай. Та ганцаараа үр жимс гаргасан ч хуваалцахгүй бол хажууд чинь ургасан хогийн ургамал одоо өндөш таны нүдэнд өртгөөр хөрсөн зоогоор таны амьдрал руу мүлхэж ирээд эрэх жилийн чинь ургацыг хураах болно. Уг нь бол ургадгал байсан гэдэг амьдралаар амьдрахыг хүсэхгүй бол өнөөдөр хамтдаа Христийн дотор бие биенийхээ үр жимстэй амьдралыг дэмжиж бие биенийхээ үр жимсэд Бурханд талархаж хуваалцаж Есүс Христийн зааж сурсны дагуу
Петрийн ятгсны дагуу шинэ амьдралаар, үр жимстэй амьдралаар хамтдаа амьдрахыг энэ өглөө танд уриалж бас хамтдаа байхыг өрөөж байна. Амен. Тэгээд маш чухал үгийг бид нэр суралцаарай, өдөр болгон суралцаарай. Тэгээд суралцаад сонссон тэр зүйлээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг хамгаас чухал байгаа. Тэгээд эзэн энэ өглөө таныг ятгах байна шүү. Тэгэхээр Бурхны хэлж байгаа энэ үгийг өөрийн амьдрал дээрээ тусгаж аваад хэрэгжүүлцгээе. Эзний өмнө ирцгээе. Амен. Таны амьдрал үр жимслэг амьдралаар дүүрэн байх болтугай. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 2 дугаар Петр номын 1-р бүлгийн 8 дугаар ишлэлээ суралцлаа. Та нарт эдгээр нь байгаад
нэмэгдсээр байвал энэ эзэн Есүс Христийг мань мэдхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Итгэгч бид өөрсдөө үр жимс ургуулж чадахгүй. Гэхдээ бидний амьдрал заавал үр жимстэй байх учиртай. Тэгэхээр бид өөрсдөө үр жимс ургуулж чадахгүй юм чинь гээд өөрсдийгөө зөнд нь орхиж болохгүй. Бурхан руу улам бүр ойртож амьдрах учиртай юм аа. Тийхүү бид ариун сүнсний үр жимсийг ургуулж чадна. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс бидний амьдралаас дээр дурдгдсан үр жимсүүдийг олж хардаг байх учиртай юм шүү. Тэгвэл өнөөдөр таны амьдралаас хүмүүс юуг олж харж байна вэ? Бурхны үг хэрэгтэй байгаа хүмүүст та Бурхны үгийг дамжуулж чадаж байна уу? Бурхны тухай гэрчлэл хэрэгтэй байгаа хүмүүст та амьдралаараа гэрчлэл болж чадж байна уу? Үүнийг та нухацтай бодоод үзээрэй. Тэгээд таны амьдрал үр жимсээр дүүрэн байх болтугай. Үүний тулд бид Бурхантай үргэлж хамт байж холбогдчихиж тэр үр жимсийг ургуулнаа. Их эзэн минь бидэнтэй хамт байж үр жимстэй амьдрахад туслаач гэж таныг залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Би дахиад л төрөгдчихлээ, муу хэлжлээ, гомдоочлоо. Би дахиад уушлахгүй байхад цаг алдчихлаа. Би дахиад хатурхчлаа. Би дахиад одоо нэг мэдсэн чинь л одоо хов ярьчихсан. Хүнийг буруутгачихсан, өөрийнхөө бурууг улаан цайн хотл гэрчлээд хүн дээр тогтчихсан явж байна. Намайг таавчилж өгөөч. Намайг яг ийм зүйлийн үр жимс энэ тэнд тарж явж, эсвэл энэ тэнд ийм үр жимс тань таалагдахгүй зүйлс ургаж яхад очиж урслалцаж өгдөг. Бордож өгдөг тийм муу амьдралаас салгаж. Хаана эзэн таны гэрэл гээгээ сайн сайхан байна. Тэнд оролцдог тэр нэг хэсэг байхад тусалж өгөөч. Цөхөрсөн хүмүүст итгэл найдрыг зөөдөг байхад тусалж өгөөч гэж. Ингэж бүгдээрээ хамт амьдармаар байна. Тэгэхээр ингэж бие биенийхээ урамшуулъя. Бие биенийхээ чадахгүй байгааг нь штэ. Эзэн тэр үнээр хийлгэхийг хүсэж орлож байгаа тэр зүйлийг нь дэмжиж оролцож өөрсдийнхөө амьдрал ч гэсэн утга учиртай сайхан дурсамжуудыг бий болгохыг энэ өглөө уриалж байна. Хүмүүс бид нэр хүний амьдрал аливаа зүйл ямар хүн цэнээр ирдэг тухай ярих үед бол дайны тухай ярьдаг штэ. Тэгээ өнөөдөр 5 сарын 9-ний өдөр хүндрэлтэн өнгөрсөн зуунд маш том нэг сорилтыг маш олуулаа, маш их олон хүнийхээ аймаар давж гарсан. Тэгээд бид нэр тэрний янз бүрийн утга учир, янз бүрийн тайлбарын талаар биш. Хамгийн гол нь муу зүйлийг ялахад тийм амар байдгүй. Муу зүйлийг ялахад бид амар байдгүй гэдгийг л эндээ сандаг байхад болно. Тэгээ өнөөдөр өөрсдийнхээ амьдралыг бодъё. Хайртай хүмүүсийн амьдралыг, өөрийн чинь санааг зовоож байгаа нэгний амьдралыг бодоод хамтдаа залбирцгаая. Бидний хайрладаг, бидэнтэй хамт байдаг Бурхан эцэг минь танд баярлалаа. Та бид санаа зовн нэгнийхээ төлөө залбирахад та түүнтэй хамт байж, түүнд яг юу тохиолдсныг биднээс илүү мэдэж байдаг. Тэгсэн ч гэсэн та бидний залбирлыг сонсож, ивэж, өрөөж, харж хандаж хамгаалж өгдөг. Бид бас өнөөдөр эзэн танаас зарим нэг зүйлийг гуйх үед бидний зүрхний хандлага заримдаа зөв бас буруу байх үед та мэдэж байсан ч гэсэн өгөөмөр нэгүүлсэнгүй байж сул дорой биднийг хайрлан та зөвөр чиглүүлж өгдөг. Бидний эзэн Есүс Христ та загламаа дээр хадагдан алгадаж одоо ч гэсэн биднийг зуучлсаар, биднийг залбирахад тусласаар, биднийг амьдрахад тусласаар бидний үлгэр жишээ болсоор байна. Танаас оролцож, тань шиг байхад тусалж өгөөч. Итгэл найдвараа алдсан, амжилтгүй бас зарим талаар бүтлгүүцсэн хүмүүстээр очих үед таныг тээж очиход тусалж өгөөч. Тэгээд та тэр хүмүүст хэрхэн туслахыг бидэнд харуулж зааж өгөөч. Таны гар, таны хөл, таны зан чанар байхыг хүсэж байна. Ариун сүнс минь биднийг удирдаач. Энэ өглөө тань талархан, Бурхан эцэг минь бидний төлөө загдмал рейсийг өгсөн талархан, бидэнтэй хамт байдаг талархан Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ түрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэ. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.